За миний ард байгаа бүтээл бол эрвээхээ нөлөөлөл гэдэг нэртэй бүтээл байна. Эрвээхээ нөлөөлөл гэдэг бол ямар учиртай онол вэ гэхээр эрвээхээ далавчаад дэвхийн дайны жижигхэн энергиэс дэлхийн том шуурга дэгдэж магадгүй гэдэг онол байдаг. Энэ бол эрвээхээ нөлөөлөл гэдэг бол хүн болгонд өдөр болгон таарж яадаг. За энэ зурган дээр жишээ нь яаж илэрж байна гэхээр шөнийн галтрын дотор зорчигчд унтаж явж байсан. Тэгтэл энэ нам гүн байдлыг хувийн палаачтай бүсгүй эвдэн гүйсэн байгаа. Тэгтэл энд нэг хүн зорчигч маань сэрээд бууга цэнэглээд араас нь явсан байна. Яваад энэ хүнийг очиод буудчихсан. Энэ хүн бол Австри-Өнгөрийн хунтайч Франк Фердинанд. Энэ болохоор Сербийн үнсэрхүү үзэлтэй Гавриело Принцип гэж хүн байгаа байхгүй. Энэ хүнийг буудснаар дэлхийн 1-р дайнд дэгдчихсэн. Дэлхийн 1-р дайнд дэгдснээр асар олон хүн амнасаа алдчихж байгаа. Ерөөс ийм жижигхэн юмнаас л дэлхийн том шуурга дэгдчихдэг. Гитлерийг дахиад жишээ авчаа. Гитлер дэлхийн 1-р дайнд цэрэг болж орж исэн. 2-р дайныг өөрөө өдөөчихсөн. Яагаад вэ гэвэл Гитлер зураач болох гэж айгүй их тэмцсэн баггүй. Зургийн шалгалтанд ингээл дандаа унчихдаг. Хэрвээ Гитлер зураач болчихсон бол энэ дайн дэлхийн 2-р дайн болооч уу үгүй ч гэж байгаа юм. За би яагаад энэ бүхнийг хүн болгонд тайлбарлаад байна гэвэл магадгүй гудамжинд нэг хүн явж байгаад миний үзэсгэлэнгийн постерыг хараад энд нэг үзэсгэлэн гарч байгаа юм. За энэ үзэсгэлэн нэг сонирхоотой гэж нэг залуу ч юм уу за нэг бүсгүй орж ирж үзлээ. Тэгтэл миний энэ зурцсан байгаа шудраг бус, энэ нийгмийн шудраг бус яг Титаник зураг шиг, яг дахиад донготхоос өмнө гэдэг зураг шиг зургуудыг хараад магадгүй ухаарл аваад ёо би энэ нийгмийг үнэхээр бүр дискүүнгээд ирээдүйд энэ бүхний энэ бузар булаа бүхнийг үлдэн хөөх залуу байх ч юм билүү. Эрвээхээ нөлөөл иймхэн юмнаас бий болдог. Ганцхан постэр харснаа л болчдөг. Ленин жишээ нь вагон дотор явж яасан. Тэгтэл нэг хүн маш уйдгартай уйдаад явж яасан чинь нэг хүн энэ номыг унших уу гэдээ өгсөн байгаа юм. Тэр номыг уншсан чинь нэг Карл Марксийн ном байсан. Тэгээд л тэр номноос мотивац аваад Оросын хувьсгал эхэлж исэн байх жишээтэй. Ерөөсөө ийм жижигхэн юмнаас бүгдээрээ яаж иж байгаа л эрвээхээ нөлөөлөлд орж байгаад энэ улс орноо гоё цэвэрлээд авчих юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр хүн болгонд би залахгүйгээр ядарсан ч гэсэн бүгдэнд нь ингээд тайлбарж өгч байгаа шүү.